За 4 сарын 14 болж байгаа. Тэгээд такса бодлоход 1 хоногийн хугацаа үлдсэн байна. Тэгээд 4 сарын 15-наас өмнө бүгд ерөнхийдөө таксаа бодож явуулах хэрэгтэй байдаг. Гэхдээ амжихгүй бол нь яадаг вэ гэхээр 10 сарын 15 хүртэл болгож хойшлуулж болдог. Тэгээд ер нь бол яг хуу Америкт амьдарч байгаа монголчуудын хувьд өөрсдөө татвараа бодож чадахгүй бол хүнд мөнгө төлөөд ер нь бодлуулах нь аягүй түгээмэл байдаг. Гэхдээ юм болгон заавал төлбөртэй байх шаардлага байхгүй. IRS-тай хэлээд партнертай 8 компани байдаг. Энэ хүн 8 компаниар үндэслээд 8 вебсайтаар бүгд ингээд н ороод үнэгүй дотроо өөрөө бод боломжтой байдаг. Тэгээ миний хувьд энэ жил би freetaxusa.com гэдэг вебсайтыг хэрэглэсэн. Тэгээд таны хувьд хугацаанд тулцсан учраас амжихгүй бол энэ хэрхэн extension бүглэх зааврыг оруулъя гэж бодлоо. Тэгээд extension бүглэхийн тулд та юу руу орох хэрэгтэй вэ гэхээр freetaxusa.com/extension гэж ороод өөрийнхөө email хаяг, гар усны дугаараа ашиглаад юу ч гэсэн аккаунт үүсгэн. Тэгээд аккаунт үүсгэсний дараах зааврын дагуу extension бүтлэнэ. Аккаунт үүсгэсэн бол ийшээ орж ирээд file extension гэдгээр дараад тэгээд I need more time гэдгийг сонгоод энд хувийн мэдээлэл оруулна. First name, last name, social security number. Энд би сордод тавьсан. Гэхдээ 10 ордод байх хэрэгтэй энэ дараад нь засч нүгсэн. Тэгээ хаягаад ерөнхийдөө ойлгомжтой мэдээлэлүүдийг хийчихнэ. Тэгээ save and continue. Filing status-а сонгоно. Гэвч бол married, ганцхан single, хайрын хаасуултаа сонгоод энэ дээр бол мөнгө төлөх үү авах уу гэдгийг сонгоод энэ дээр бол аавна гэдгийг сонгоцсон, төлөхөөрөө төлнө гэдгийг сонгоод хэмжээг оруулна. Авах хэмжээг энд бас сонгоод 1000 гэж орууллаа. Энд бас авах хэмжээг бас баримжаагаар ерөнхийдөө 1000 гэд оруулна. За continue. State оруулах учраас энэ дээр state-ийг сонгосон. Би Illinois standard учраас Illinois-ыг сонгочихно. Ер нь бол одоо бол ингэ base болчих жоох байхгүй. Гол хэлтэй мэдээлэл маань юу гэхээр хаяг, email, утасны дугаар, тэгээ social security number, гэвээ өртөө таксны өртөө гарна гэж бодож байгаа бол баримжаагаар хэдийн өртөө гарах гэдэг тооцоолоод өөрчлөлт ерөнхийдөө төлж болно. Тэгээд send extension гэдэг дээр дараад л болно.